За англи хэлэн дээр бид нэр 3 өдрийн сургалт, 2 өдрийн амралт, 3 км-ийн гүйлт, за 2 цагийн нислэг, 5 өдрийн хилцүүлэг гэх мэтчлэн тоо мэдээтэй холбосон үгсүүдийг яаж зөв илэрхийлэх вэ? За 5 өдрийн хилцүүлэг гэвэл бид нэр 5-day discussion. 5-day гэдгийн дундуур бид нар дундуур зураастай байж байна. Hyphen гэдэг дундуур зураасыг явна. Харин 5 days гэж бид нар олон тоогоор ашигладаг вэ. За 3 км-ийн гүйлт, 3 km run. За 2 цагийн нислэг, 2-hour flight. Харин 2 hours flight биш үү, тийм ээ? 2-hour flight. За 5 минутын амралт, 5 minute break. За тэгвэл 5 өдрийн сургалт, 5-day training. За ийм байдлаар бид нар тухайн нэр үгийнхаа өмнө хэдэн өдөр, хэдий хугацааны гэдэг мэдээллийг илэрхийлэхэд ашиглах боломжтой гол нь плюрал буюу олон тоодор биш, ганц тооноор ашиглана. За коммент хэсгээр та бүхэн доорх асуудлыг, доорх өгүүлбэрийг орчуулж бичиж өгөөрэй. За бид нар 2 м урт ширээг харан зогсож байна. 2 м урт ширээг яг одоо харан зогсож байна. Коммент хэсэгт оруулж өгөөрэй.